За баярлаж өгдөг шүү. Ер нь дандаа л баярлаж өгдөг, дандаа хайрладаг. Хайртай шүү л гэж хэлээ. За танд энэ өдрийн орон мэндийг хүргэе. Орон. За тэгээд манай Мишлений төвд танд маань хэрэглэгдээд мэдлэг ирсэн байгаа. За юуны өмнө энэхүү гоо цэцгийн батлааг маань танд илгээсэн байна. За баярлаа. За тэгээд энэхүү амттай мерситэй амт илгээсэн. За үүн дотор юм гоё. Манай Мишлений хамгийн гол гоё зүйл энэхүү захаан дотор оршдог. За тэгэхээр энэхүү захаан дотор маш гоё хайр хүндэтгэлийн, за дээрэс нь чин сэтгэлийн гоё баярлаа гэдэг үг орсон захиасан. За үүнийг болохоор хайртай утган заяад гэж хэрэгэлсэн байна. Хүндэтгсэн эгч дэлгэр магас. За тэгээд мэмжлэгийн гол утга учир нь хамаа ихчийнхээ хүүхдийг ажилтаа бидний хараа. За тэгэхээр дүүдээ маш их баярлаа. Үргэлж ихчийнхээ ард талд байдагт баярлаа. Тэгээд бүхэл цаг үед нэгнийхээ төвшөлт бол байхаар сайхан ижигээс заяагдсан болохоор тэр бүгдийн ард ихчтэйгийн амьдралын турш төшөд толгоор үргэлж дэмжигч, зөвлөгч, үнэнч найзан байж явдаг. Дүүдээ баярлаа гэд үүн дотор юм гол захиа ачиж ирсэн байна. За энэ захиаг нь би тантай уншаад. Хайртай нандин дүүдээ. Хороогийн хамгийн нандин хүн болох дүүдээ энэ захиа очих үеийн мэндийг хүргье. Эгч нь дүүдээ баярлаа гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш. Зүрх сэтгэлийнхээ гүнээс хамгийн дулаахан үгээрээ хэлхийг хүсээд энэхүү захидлыг бичин санаа. Амьдралын ямар ч үед баярлах гомдохын альч цагт эгчийнхээ талд түшиг толгоор өмөх түшиг үнэнч дэмжигч хамгаалагч нь байж үргэлж сэтгэл харамгүй тусалж байдагт чинь эгч нь хязгааргүй их баярладаг юм шүү дөө минь. Миний дүүгийн тэр жижигхэн биенээс яаж имих ирмэгийг зарав дундуршгүй ирч хүч дайчин чанар ундардаг юм бэ гэж их чинь заримдаа хаяа гайхаж дүүгээрээ бахархдаг үе зөндөө байдаг юм. Тэр ухаалаг алсын хараатай тууштай зангаараа дүүмийн ихчийнхээ бахархал амьдралынх нь нэг нь тод гэрэл байсаар ирсэн юм шүү. Игчин дүүдээ хязгааргүй ихэр хайртай. Энэ хороогийн хамгийн сайн сайхан нэгээлэг тунгалаг ад жаргалтай бүхнийг л игчин дүүдээ хүсэн өрөөж байна. Чимийн үргэлж мандан бадарч гэрэлтэж явах эрхтэй юм шүү минь дөө. Игчин дүүдээ маш ихээр хайртай, бас маш их баярлаа гэд. За энэ хөөе захиа маань таны хаягд ирсэн баха. За баярлаа. За тэгэхээр та маань сайхан эгчтэй бас гоё сэтгэлийн үг хэлэх боломжтой. Эгчтэй бас өмнө магадгүй хийж амжаагаа дотроо ингээ хадгалж авсан тэр үгээ гоё энэхүү гоё мэдлэгээр бас эгчтэй уламжлан дэвшүүлэх бүрэн боломжтой. Мэдээж эгчтэй маш их хайртай. Тэгээ эгч маань бол амар мэдээчин амьдралын төлөө амар хичээдэг тийм хөдөлмөрч хүн байгаа. Бидэрт ч гэсэн тэрийгээ бидэрт бол зааж сургаж ирсэн. Хөдөлмөр бидний бол тэрийгээ сургасан. Тэгвчтэй хайртай шул гэж хэлээ. За баярлаж өгдөг шүү. Ер нь дандаа л баярлаж өгдөг, дандаа хайрладаг. Хайртай шул гэж хэлээ. За тэгээд баярлалаа. Эгчдөөсөө та хоёртаа бас энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд өргөлж би дээр толгоор дөрөв эгчтэй. Нэг эрэгтэй дүүтэй. Дандаа охтуудын хамгийн бага нь би. Олон эгчтэйгээр амар гоё. Эгчнэрийн хайранд дэ зэрэгтэй сайн сайхан явж байгаа. Эгч нартай бүгдэнд нь хайртай шүү л гэж хэлээ. За баярлалаа. Тэгээ за таныхаа нийт эгчдөөс энэ сайхан хүмүүст нь энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд болгоно гэсэн тэрхэн хүслээрээ босго өндөр амжилт руу өргөлж тэмүүлж бүтээнэ гэсэн тэрхэн нэгэн хүслээрээ бүхий л амьдралаа гэрэлтүүлж хороогийн сайхан орчлон өргөж алхам тутам дааз жаргалыг мэдэрч дүүрэн жаргалтай амьдраарай. Баярлалаа. Баярлалаа. За тэгээд амжилт хүсье юм да. За баярлалаа. Миний эгчийн ухааныг нотны